Энэ хэсэг дээр бүгдээрээ өн болон нүн гэсэн нөхцөлийг хамтдаа үзэх болно. Энэ нөхцөл маань монгол хэлний энэ нь тэр гэдгийн энэ гэсэн утгыг илэрхийлнэ. Мөн би бол тэр бол гэсэн утгыг илэрхийлдэг юм аа. За энэ үгийг харъя. Таван гэдэг нь нэр байгаа. Ши энийг болохоор монгол хэлэндээ гой гэж орчуулдаг. Өнөөр дээр бол тэр гой гэж хэлэхээс илүү энэ хүндэглийн илэрхийлэг илэрхийлж байдаг байгаа. Тэгээд таван бол таван н гэсэн дөрөвний бидний нөхцөлийн хэсэг маань ингэж тайлбарлагдсан шүү дээ. Таван бол за хараарай. таван бол таван н 회사원 동사에 бид нар үзсэнчлэн компани ажилтан гэж үзсэн байгаа тийм үү? 회사원 компани ажилтан 이에요 асуух хэлбэрлөө орж иж байна. Тэгэхээр таван бол компани ажилтан уу? таван компани ажилтан уу гэсэн утгыг илэрхийлж асууж байна. дараагийн жишээнээс харах юм бол 저는 다른 시인들이 харах юм бол 저는 회사원이에요. өгүүлбэрийн дуусч шүү дээ. Тэгэхээр 저 гэдэг маань би гэсэн утгатай байгаа. би 저는 би бол 회사원 компани ажилтан 이에요 юм. Тэгэхээр энэ өгүүлбэр маань би бол компани ажилтан юм а гэсэн утгыг илэрхийлж байна. Үргэлжлүүлээд бүгдээ дахиад нэг жишээн дээрээс харъя. Энэхүү жишээн дээр харах юм бол 선생님 багш шүү дээ. багш гэсэн утгатай 선생님은 한국 사람이에요. Тэгэхээр 은 гэдэг маань үргэлж гүйгүүлэгчийн араас орж ирж байгаа. гүйгүүлэгчийн араас. Харин 는 гэдэг маань эшгийн араас нэмэгдэж араас нь орж ирдэг. Тэгэхээр бид нар харах юм бол 선생님 гэсэн 3 үгтэй үгийн бидний хамгийн чухал хэсэг нь бол 3 дахь үе байгаа. 3 дахь үеийн дээр хэдийн үгсэг байгааг ажиглаарай. ним гэж юм тийм үү? Ним гэдэг үе маань гүйгүүлэгчээ төгсчүү эшгээр төгссөн байна уу? За хараарай. мэдээж им чинь гүйгүүлэгч байгаа шүү дээ. гүйгүүлэгч байгаа учраас өн гэсэн нөхцөлийг холбох хэрэгтэй байна. За харин 저 гэсэн үг байна. Энэ маань би гэсэн утгатайгаа би. Тэгвэл 저 гэдэг нь хоёр үсээс бүрдэж байгаа та нар ажиглан харж байгаа байх. Тэгээд гүйгүүлэгч эгшиг гэсэн байна. эгшгээр дууссан учраас үүний араас 는 гэдэг нь холбогдож байна. За хараарай. 저는 тэгэхээр би бол энэ мэтчлэн дараагийн хэсэг бүгдээрээ сайдар ажиглая. Энэ мэтчлэн солонгос хэлний өн болон нүн гэсэн нөхцөл маань монгол хэлний энэ энэ бол тэр бол гэдгийн энэ бол гэсэн утгыг илэрхийлж байна. Тэгээд өн гэдэг маань гүйгүүлэгчийн араас орж байгаа бол эгшгийн араас 는 гэдэг маань холбож байгаа та бүхэн сайдар ажигласан бахаа гэж найдаж байна. Монгол хүний сэтгэлгээнд нийцүүлэн боловсруулсан анхан дунд гүнзгий дээд түвшний цогц сурах бичгүүдийг байнга худалдаалж байна. Өөрсдийн боловсруулан гаргасан сурах бичгээр дамжуулан солонгос хэлний түвшин тогтоох шалгалт топикийн 4-6 түвшинд богино хугацаанд чанартай бэлтгэн тэнцвүүлнэ. Мөн бүгд нарийн дахь солонгос улсын их дээд сургуульд 30-аас 100% тэтгэлэгтэй суралцуулна. Сурах бичгүүдийг мэр, азгуур, энтер, алтан түлхүүр, эрдмийн түлхүүр, оргил зэрэг номын дэлгүүрүүдээр худалдаалж байна. Монгол хүний өрсөлдөх чадварыг дэлхийн хэмжээнд хүрэхэд бид туслана. Өнөөдрийн хичээлийг дүгнж үзэх юм бол бид нар 예요 буюу монгол хэлний юм гэсэн утгыг нэр үгийг төгсгөх юм гэдэг нөхцөлийг хамтдаа үзсэн байгаа. За түүний дараагийнхыг харах юм бол энэ бол тэр бол бас энэ нь тэр нь гэсэн утгыг илэрхийл ийм хоёр нөхцөл байгаа. За тэгвэл эхний үзэн нөхцлөө дахиад бүгдээр нэг ажиглаж харах юм бол 예요 гэдэг хэсгийг
이에요 гэдэг нөхцөл нь гүйвлэгчээр төгссөн үгийн яраас орж байгаа. За энийг хараарай. Check. Check гэдэг нь 3 үсгээс бүрдсэн байгаа. Che, гэ үсэг нь гүйвлэгч байгаа учраас үнийг ардлалт нь шууд тавьчаад ингэ бичгээд энэ маань утга нь ямар утгатай болж байна вэ гэхээр ном, юм гэсэн санааг илэрхийлж байна. ном, юм. Check 이에요. харин найз гэсэн үг буюу дагаад лээрээ 친구 гэдэг үг маань хоёр үеэс бүрдэж байна. Хоёр дахь үе нь хоёр үсгээс бүрдэж байгаа бөгөөд гэ болон үү байгаа байлаа. Тэгэх юм бол үү буюу ишгээр төгссөн учраас түүний араас 예요 гэж холбосон байна. Тийм учраас 친구 예요. Энэ нь монгол хэлний найз юм гэсэн санааг илэрхийлж байна. За тэгвэл түүний дараагийн нөхцөл нь 은 монгол хэлний энэ бол гэсэн утгыг илэрхийлж байгаа. Тэгэхээр үнийг ишгээр тухайн үг маань тухайн нэр үг маань хэрвээ гүйвлэгчээр төгссөн байгаа бол үнийг холбоно. Гүйвлэгчээр төгссөн байгаа бол үнийг холбоно. Харин ишгээр дууссан байгаа бол нүнийг холбоно. За энэ жишээн дээрс бүгдээ нэг харцгаая. Check ном гэсэн утгатай шүү дээ. Тэгвэл check ном гэсэн утгатай үг маань 3 үсгээс бүрдэж байгаа. 3 дахь үс нь гүйвлэгч байна. Гүйвлэгч байгаа учраас үнийг холбосон байна. Дагаад лээрээ check은. За энэ дээр 의사 дагаад лээрээ 의사 гэдэг маань эмч гэсэн утгатай байгаа. Эмч гэсэн энэ үг маань хоёр үеэс бүрдэж байгаа та нар анзарч байгаа бах. 1 2 дахь үе маань хоёр дахь үеиндээ маань хоёр үсэг байна. Is болон аагаар төгссөн байгаа учраас нүнийг холбож байгаа. Тэгээд эмч бол эмчин гэсэн санааг илэрхийлж байна. Ном бол номн гэсэн санааг илэрхийлж байна. Өнөөдрийн хичээлээр бид нар 예요 болон 은 хичээлүүдийг үзсэн байна. Дараагийн хичээл хүртэл түр баяртай.